За hi guys. Шинэ бичлэгтэй тавтай морил. Би хаана явж байна вэ гэхээр уулан талах гад ганцаараа явж байна. Тэгээд өчтөрөө орой шүнжэнгөө бороо орсон болохоор бүр амар гоё үнэртэй байна. Тэгээ одоо ч гэсэндээ цаг агаар дээр бороотой байгаа байхгүй юу? 20% бороотой. Тэгэл би за 20% бороо орно гэж юу байсан. Уусаа нөгөө яг гой халуун өдөр дулаахан өдөр гарыг хэр би яг ажилдаа тараадсан. Тэг амарч байгаа өдөр бороо мороо жоохон сэрүүхэн байгаад. Тэгээд үнэхээр болонд гармаар исэн болохоор сэтгэл санаагаа гой өргөөд гой агаар уул модноос энерги авъя гэж бодоод тэг гараад ирсэн байж гэн. Тэгсэн чинь бүр амар гой тартаа. Wow. So nice. Ийм гоё замаар явж гин. Би өнөөдөр хүүтэн бороотой байна гэж яг болгочихсон байхгүй юу? Жоо бүр ирсэндээ амар баяртай байна. So beautiful. Тэр хартаа. Тэгэхээр гоё байна. Чимэг сонсдоо. Та нарт үнэртдэг ч болоосоо энэ үнэр. Oh my god. Яг амар гоё борооны дараах үнэр. За уулан дээрээс паракот ингэж харагдаж байна. Би амар өсөр замаар гараад ирчихжээ. Эндээс гарч ирсэн байхгүй юу? Хүмүүс зүгээр ингээд тайван тойроод гарч ирд юм шиг байна. Би галтарч унж байна. Хитэ гоё наа. Oh my god, орой дээр нэм ямаанууд идэв юм шүү дээ. Сколын тий харцсан баху. Вау, эндээс ингэж харагдана. Тэр доор кап юм бах та. Одоо нэг бисэнтэй. Бороо орсонгүй шүү. Гоё наа. Зэм гоё хатнууд байна. Би сууж кофе авъя. Cheers. Яа, би өнөөдөр гэртээ үлдээгүй энд ирсэндээ амар баяртай байна. Миний яриа сонсогч байгаагүй мэдэхгүй байна л та. Гэтэ хүн яагаад хоббитой болох ёстой вэ гэвэлээ штэ. Яг чамайг ганцаарцсан үед бүх юм нуруунд байгаа юм шиг санагдах үед нуршлан дээр ганцаараа юм шиг мэдрэмж авах үед юу ч ам тань болно гэж хин нэгэн биш. Чихэн нэг хайх хэрэггүй. Гав анцаараа байх үед чинь чамайг
чам тань болох зүйл бол чиний хобби. Тэгэхээр хэзээ хамтдаа хоббигоо олцгоё. Ууланд гарах бол уус надад амар таалагддаг. Ууланд гарах, байгальд гарах амар гоё энерги авч байгаа юм шиг санагддаг. Ялангуяа уулын орой бүр амар гоё энергитэй. Тийм. Ийм л энергитэй. Юу ч өдөр өөртөө бурито хий гэж бодоод стил антер аваад бүрийг юм аваад тэгээд тортилла аваад помидор аваад авокадо аваад өндөг аваад сир аваад ингээд цуглуулсан явчихсан. Тэгснээ эмдээ таахгүй. Зөвхөн бэлэн beef burrito заяа. Яа миний яриа сонсож байгаа. Тэгээ би ботхгүй юу энэ 70 крон заяа. What the fuck? Миний авсан юмнууд нийлээ бараг 3-400 крон бол. Тэгвэл би зүгээр 70 кроноор инех авчил та гэж бодоод тэгээ инех авчихгүй. Уг нь би тэгээд өглөө гарахаасаа өмнө энэ буррито антер бэлдэж байгаа бичлэгээ хий гэж бодсон. Тэгсэн чинь миний ажил мөнгө бүх юм хэмнэсэн бурритог амсч үзье. Ямар байх нь вэ? Not bad, but not good. Дотроо хичээтэй тэснэ шаштай хэмжтэй мэн. Юу хөө гулаш нэмэх гэж л өгөх юм. Зүрх шиг авчихсан. So guys, би мэдчихлээ. Тэгээд нэг газар болоо гэвчтэй. Хаач тухай олцдог байх үед. Би тэгээд десерт протеин бар авчирсан хгүй юу. Тэгээд тэгсэн юм уу цадаад гэдэгхгүй юм. Тэгэхээр саяны эцэн бурритоо шингээчээд тэрийг идчихэж буун авчирсан бүх юм идэнэ. Гоё наа. So guys, өнөөдрийн имжлэгтэй маань хамт байсан баярлалаа. Өнөө ячдээд жоохон гүтж жагаад харин яг уулын гараарэ, энерги аваарэ. Ганцаараа исэн ч хамаагүй. Ер нь хүн ганцаараа байгаа сурч хэрэгтэй юм шиг байлаа шүү.
Okay, bye.